Тийм учраас яг хөр хуулийн байгууллагад хандж чадахгүй. Хандсан ч гэсэн эргээд буцдаг тийм л нөгөө нэг тогтолцоо байсан шүү дээ. Одоо бол торхохоосоо илүү тухайн хүний зан үйл хандлагад яаж нөлөөлөх гэдэг тэр нөгөө албадлагын арга хэмжээ гэж байна. Хорхоос өөр төрлийн нөгөө зорчих эрхийг хязгаарлах ял гэсэн шүү дээ, тий. Одоо байнга одоо хүчирхийллийн хохирогч болсон хүний байнга очдог сургууль, ажлын газар, байнга үйлчлүүлдэг тэр дэлгүүрч гэдэг юм уу, тэр тодорхой маршрутыг зааж өгөөд шүүх тодорхой газар очихыг хориглож байгаа. Эсвэл яах вэ гэхээр тодорхой хүнтэй уулзахыг хориглож байна. Одоо хүүхдээ байнга зодоод гэмтээгээд байдаг бол хүүхдтэй уулзахыг хориглоно. Тэгээ хүүхдэд зориулсан тусгаалсан хамгаалтыг бий болгож байгаа юм л да. Жишээ нь хамгийн хайртай эсвэл асрах халамжлах ёстой эцэг эхийн хүүхдийг амнаас эрүүл мэндийн эрсдэлд учруулад байх юм бол хүүхдийг төр тусгай хамгаалтанд авах. Тэгээд тэр зүгээр тусгай хамгаалтанд аваад орхичихгүй тэр хүнд хандлагаа өөрчлөх, зан үйлээ өөрчлөх боломж өгнө. Албадан сургалт шүүхийн шийдвэрээр тэр албадан сургалтанд хэрвээ суусан ч гэсэн зан үйл хандлага нь өөрчлөгдөхгүй байх юм бол тэр сургалтанд суух 1 хоног, хорих ял 1 хоногоор солигдно тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг хүчрхийл үйлдэж байгаа хүнд сонголт бий болчихж байгаа. Би эсвэл энэ хандлагад хорхоос өөр төрлийн энэ албадлагын арга хэмжээ энэ ялыг одоо хэлбэрлэлтгүй дагаад зан үйл хандлагаа өөрчлөх үү? Эсвэл би шоронд явах уу гэд. Хэрвээ тэр зан үйл хандлагаа өөрчилчих юм бол тэр гин буруутай хүнд ч өөрт нь ээлтэй заавал шоронд явахгүй тэр гэр бүлийнхэнд ч ээлтэй тэр хүүхдэд ч ээлтэй. Тэгэхээр хин хинийг хожих тийм нэг хариуцлагын ялгамжтай тогтолцоог бий болгож ирж байгаа. Тэгэхээр энэ шинэ хуулийн өөрчлөлтийн өрөөнд одоо ялын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гол одоо үүрэг хариуцлага хүлээж байгаа байгууллагуудын хувьд бол ямар чиглэлийг илүү барих шаардлага болж байна гэсэн. Тэгэхээр ямар хүндрэл үүсэх вэ? Нөгөө боловсон хүчний бэлтгэхтэй сургах асуудал түрүүн тэмдэглэж та их чухал. Дээр нь тэр гарч байгаа дүрм заавар журмуудыг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө батлаж мөрдүүлэх зайлшгүй шаардлага. Тэгэхээр энэ шинтгэл өөрөө цогц хэлбэрээр хийгдсэнтэй адилхан сургалт боловсон хүчний бэлтгэл ч гэсэн бас юм цогц хэлбэрээр хийгдэж байгаа. Тэгэхээр энэ сургалтыг зохион байгуулах ажил дээр дан ганц одоо хууль зүйн яамч гэдэг юм уу биш те. Прокурор, шүүх, за цагдаагийн байгууллага, өөр бусад хууль хэрэгжүүлдэг байгууллагууд нэгдсэн журмаар одоо сургалтаа явуулах ийм төлөвлөгөө гаргаад хэрэгжиж байгаа. За үүнээс гадна одоо бас хуулийн сургуулиуд өөр бус олон нийтэд чиглэсэн дээр сурал сурталчилгааны ажлуудыг бас хамтарч их юм төлөвлөгөө гараа явуулж байгаа нь өөрөө энэ хуулийг бүрэн хэрэгжих боломжийг бас хангана гэж үзэж байгаа. За тэгэхээр сургалтын хувьд бол харьцангуй боломжтой. Одоо оюутнууд бол ангийн ажил, эссе, багш нарынхаа бичсэн нэг сэдвүүд бүтээлийг аваад үз. Яг энэ хуульд тусгагдах ёстой зүйлүүдийг тэнд аль хэдийн биччихсэн. Багш нар ч гэсэн лекц орж явахдаа энэ хууль ингэж болохгүйгаа ингэх ёстой гэдэг зүйл яригддаг. Дээрээс нь энэ хууль бол гинтхэн батлагдав. Одоо 4 жил. Одоо өөрөөр хэлбэл 2012 оны 7 сараас эхэлсэн. Эхлээд энэ хууль маань олон нийтийн хилцүүлэгт ороод бүх улс орон дээр яваад шүүх, прокурор, мөрдөн байцаагч нар энэ хуулийг хэрэгэлдэг хүмүүст хилцүүлээд ирсэн учраас тэднээс бол хуулийг хүлээж авч хэрэгжүүлэх сэтгэл зүйн болоод бусад мэдлэг бол бий болчихсон байна. Одоо гагцгүй хууль маань батлагдаад л эхлэхийг л одоо хүлээгээд байгаа. Ийм л асуудал. За баярлалаа. За нэвтрүүлгийн цаг дуусч байна. Эрхэм үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ сувгийн нээлттэй хэлцүүлэг нэвтрүүлгийг хүргэлээ. За энэ удаагийн хэлцүүлгээр ер нь хуулийн салбарт эрх зүйн шинжил хийгдэж чадсан уу, цаашид хэрхэн хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг асуудлаар талуудын байр суурийг хүргэлээ. За хэлцүүлэгт улсын хурал, засгийн газар, мөн шүүх, хуулийн зарим байгууллагын төлөөлөл, Монгол Улсын их сургуулийн, хууль зүйн сургуулийн оюутнуудын төлөөлөл оролцлоо. Үзэгч та бүхэнд баярлалаа.